гаригийн бяцлаглаа хамтдаа хийцгээе. Өнгөрч үеийн 7 хоног олон сорилттой тулгарсан, таарсан, даван гарсан. Урт удаан 7 хоног болж өнгөрч байна. Өмнөх бяцлаглуудаар бид амьсгаан дээрээ төвлөрч байсан бол өнөөдөр арай өөр дараагийн түвшний бодит дүртээр төвлөрсөн бяцлаглаа хийх болно. Та тухтаа суугаарай. Гэрлээ явтраач. Миний дуу хоолойг чангалаарай. Нүдэнээр төсөөлөөрэй. Энэ бол дурны бяцлал. Хүртгийн бяцлал. Таныг хамгийн их сансан. Орон зайгууд холоо байгаа. Хамгийн хайртай хүнтэй чинь уулзах бол. Тухтаа байраа эзэснэ та. Ингээд хамтдаа бяцлахцгаая. Хамгийн санаж байгаа. Орон зайгууд алс байгаа. Уулзахыг маш их хүсэж байгаа. Тэр нэг хүнийг төсөөлье. Яг урд минь байна гэж төсөөлье. Яг урд минь дээр зогсож. Түүний нүд рүү харъя. Дулаан харцыг харъя. Дулаан харц руу удаан ширтээ. Одоо үнэрлэе. Хайртай нэр дотны үнийх үнийг үнэртээ. Үнэртээ. Хорвоогийн хамгийн сайхан үнэр. Хорвоогийн хамгийн ангилан үнэр. Үнэртэй л байна. Түүний гараас атгая. Улам чанга атгая. Халууд өгч байна. Ямар халуун гар. Түүнийг бүтэн тэрвэрий. Ингэртэй наа тэрвэрий. Чанга тэрвэрий. Үнэрлэе. Ахин үнэрлэе. Бүх мэдрэхүйгээрээ мэдрээ. Харъя. Сонсъё. Үнэрлэе. Хүрье. Халуун байна. Маш дотн байна. Ахин тэрвэрнээр санаж байна. Ингэж уулзж байгаатай баяртай байна.
ийм сайхан уулзалтыг ойрт утсангүй. Миний хамгийн хайртай хүү. Хамгийн их самдаг хүү. Хамгийн их мөрөөддөг хүү. Нүд чинь яагаад юм гоё дулаагаа юм? Гарт нь яагаад юм халуун юм? Энгэр чи яагаад юм дотно юм? Өнөр чи яагаад юм сайхан юм? Сэтгэл чинь яасан сайхан цагаан юм? Бүх таван метр хүрээ түүнийг мэдрээ. Төсөөлье. Үс. Хамар. Нүд. Гар. Хөл. Өнөр. Харт. Алхаа. Тэрэг. Инээд. Бүх мэдрэхүйгээр түүнийг мэдэрч байна. Яг дэргэдэн байна. Маш их хүч орж байна. Итгэл олж авлаа. Хүчтэй гээ орж. Гээ орж. Ирээдүйд болон битгэлтэй болж. Хүртэж байна. Хүрэлцэж байна. Сайхан. Лах. Ховор мэдрэж. Ингэж бясалгал их сайхан байдаг. Хөнгөрдөг. Дотор онгойдог. Магадгүй олноос урсдаг. Инээдэг. Маш их хүч ордог. Өнгөрч бай 7 хоног. Сайхан 7 хоног боллоо. Эх 7 хоногуд ч гэсэн энээс илүү сайн сайхан байна гэдэгт итгэж байна. Хамтдаа бяцлах